Тэнгэр бол яг харахгүй чиний хэлдгээр нүүдэлчдийн амьдралын дотоод амин шүтэлцээ нарийн андимыг гаргасан. Нүүдэлчдийн амьдралыг маш энгийнээр хэлэх юм бол товчоор хэлэх юм бол хөх тэнгэрийн доорх. Хөх тэнгэрийн иргэшээлд орох одоо ард түмний баяр жаргал гоныг зовлон гэж хэлж байна. Тэнгэртэйгээ шууд харцдаг. Тэнгэрийн иргэшээлд ор байдаг. Тэнгэрийн харж баясдаг. Тэнгэрийн харж маргааш нөгөөдрөх ажлыг төлөвлөдөг. Тэнгэртэй залбирч тэсэж үлддэг тэр амьдралын тухай. Хөх тэнгэр бол. Саарл газар гэдэг тэр би бодож л байлаа л дээ. Саарл газар гэдэг хөх тэнгэр чи саарл газар тэгээд энэ нэг л учир байна гэдэг бодсон. Зүгээр энийг уншсны дараа надад юу бодогдсон бэ гэхээр хөө тэнгэрийн амьдралаас буюу тэр нүүдэлчдийн ахуйгаас газрын амьдралд бууж ирж байна. Өөрөөр хэлбэл хөө нэг 7 8 9 настай ирүү яв сургууль дээр сумын төв ороод хөдөө уулын мухарт тэр алтай хөх улсын ороогоор нь салхи өнгнөж байдаг, үүс ороож байдаг, чон үлж байдаг. Тэр хөх улсын аглаг буутхан мөртлөөд явааж шиг амьдралаас тасарч хүмүүсийн дунд орж ирж соёл иргэншилтэд танилцж. Соёл иргэншлийн хамгийн ихний уулсд бол том сургуулийн байшин байл. Тэр одоо бол тэр том болж шалахгүй зайлшгүй сайн бол 10 метр л байшин байсан махал та тэр үчид ойлгохтой ч юм барьж исэн биш. Тэшин 50-аад оны хөөш та. Гэтэл гэрээс өөрийн үзээгүй хүмүүсд бол тэр Русын том гэр болж харагдаж байгаа шүү дээ. Тэгээд иргэншилтэд танилцж чинь тэр иргэншил дотор хүний янз бүрийн ааш аршин ялангуяа хүний арчаагүй дорой хийрхүү солиотой шуналтай нэг одоо ууртай нэг хүн гэрхэн яаж дарамтлж болдог, айлгаж болдог, ичээж болдог, ард нь одоо уярч болдог, инээж болдог, өршөөж болдог гэдэг энэ хүмүүний амьдралын газрын хөрсөн дээр хүмүүний амьдралын ил амьдралын мөрлөл ороо авчиж байгаа. Тэгээ тэр нь хөх тэнгэрийн амьдралаас ирсэн хүнд бол саарл харагдаж байгаа л гэж. Ер нь саарл харагдахаар. Ягарахгүй хүмүүний амьдралд бол сайнч байна, харамч байна, цагаанч байна, харцгаа хоёр нийлэх тэрэ саарл болдог. Тэр амьдралыг харуулсан болов. Тэгж саарл газар гэж нэрлсэн байх гэсэн би бодлоо.